Хэрвээ дэлхийг хамгаалах цорын ганц арга нь нисдэг төхөөрөм зүүж тэнгист хар гаргийн мангасуутай тулдах байсан бол яах вэ? Миохичи Йошика бол анагаах хүчтэй, ич иттэй хөдөөний охин. Бөгөөд 501-р нэгдсэн сөнөгч далавчны ангид элсдэг. Тэнд тэрээр домогт шилдэг нисгэж Сакамото Миотой уулзаж удалгүй Ниуротой толдож ахилдаг. Ниуро бол гарч исэн газартаа үхлийн аюултай эдэмхийн манан тараадаг нууцлах хар гаргийн хүч. Страйкер юнит ашиглан шидэд охоод тэнгист нисэн асар хурдтай агаарт толдон тасалтгүй дайрж ирэх дайснуутай толдно. Пелинекс Клостерман, Шарлотта Егер, Гундула Рал, Гетруд Баркон болон бусад нисгэгчтэй мөр зэрэгцэн тулдах тусам даалгавар бүр өмнөхөөсөө илүү аюултай болно. Эхэндээ Йошика хамгийн хүчтэй тулгаанч байдаггүй. Гэхдээ дайн улам ширүүсэх тусам Йошика аймхаа шинэ охиноос багийн гишүүд нь найдаж болох хүн болж аажмаар өсөж эхэлнэ. Шимада Фумиканагийн сэтгүүлийн зургийн сурвалжлаас гаралтай Strike Witches 10-10 Пелини цахилгааны ичид нь энэ сургуулийн хамгийн гоё чадвар байсан. Өдөр бүр нэг аним.